одоо ингээд 23 оны төсөв гээд ингээд ороод ирсэн байгаа шүү дээ. Энэ 23 онд бид нар ингэж одоо төсөвлөөд ингэж одоо гүйцэтгэлтэй хийгээд ийм үлдэгдэл зөрүүтэй орж ирлээ гэд бид нэрээр батлуулах гэж байгаа үстэй. Бид нар энэ дээр одоо жишээлбэл гишүүд болгон л өөр өөрсдийн харилцан одоо адилгүй те ямар нэг юугаар энийг шалга гэдэг учраас бүгднгийнх нь одоо онцолж байгаа асуудлууд бол харилцан адилгүй байгаа байх. За тэгээд энэ асуултууд үнэхээр одоо хангалтгүй байна. За жишээлбэл би түрүүн юу гэж асуусан бэ гэхээр зэрэг за энэ одоо гэр бүл хөгжлийн хүүхэд гэр бүл хөгжлийн залуучууд хөгжлийн газарт энэ төсөлсөн юугаар хідэн одоо хувьтай ямар үр дүнгээр хэмжээд энэ одоо гүйцэтгэлээ ингээд өгнөд энд оруулж ирж байгаа вэ гэсэн. Энэ хідэн хүүхдэд энэ дандаа бөөрийнхээ хариулт өгөх юм. За жишээлбэл 7.5 тэрбумыг 23 онд хүүхдийн хөгжил, хүүхдийн нөхөн сэргээх, хүүхэд хамгаалах үйлчилгээнд ингээд явуулсан гэд ингээд ирж байна. Энд хамгийн гол нь хідэн хүүхэд хамрагдсан. Хідэн хүүхдийг хөгжил дэвшлэр одоо хангахад ажилласан, хідэн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлсэн, хідэн хүүхдийг хэрхэн яаж хамгаасан гэдэг энэ тоог л бид нар мэдмээр байна. Дээрээс нь 570 сая төгрөгийг гэр бүлд одоо зарцуулсан гэж байна. Энд ямар гэр бүл, ямар одоо асуудал судалгаагаар яаж хамрагдсан, ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэдэг юмнуудыг мэдмээр байгаа байхгүй юу. За тэгээд жишээлбэл энэ биднэрт одоо 23 онд батлуулъя гэд ороод ирсэн, ингэж гүйцэтгсэн гэд ороод ирсэн байгаа нь энэ дээр ингээд дандаа зөрүүтэй. Төрийн нарийн бичгийн дарганд хэлэхдээ 34.3 тэрбумыг зарцуулсан. Яг энэ одоо төсөв ингэж одоо явсан байгаа гэд. Энэ дээр болохоор 96 тэрбумаар орж ирчээд төсөв нь болохоор зэрэг 23 оны төсөв нь ингээд зөрүүтэй хаана энэ зөрүү нь 10 эдэн тэрбумын зөрүү явагдаад байгаа байхгүй юу. 23 оны гүйцэтгэл нь 21 тэрбум гिचээд энд болохоор 34.3 тэрбум явсан гэд ингээд байж байна. Би бас их гайхаад байх юм аа ийм зүйлүүдийг. Эдгээр дээр яг тодорхой тоочны хариулт авахгүй юм бол нэг нь асуусан, нэг нь хариулсан. Тэгээл нэг ингэсгээд өнгөрчих юм бол эн чи ямар ач холбогдолтой хэлэлцүүлэг хурал болоод байгаа юм бэ гэдэгт би маш их эргэлзэж байна. Хоёрдугаар асуудал өчигдөр би эхний ясын одоо эрүүл мэндийн төв дээр хүүхдээ баг хүүхдээ эмнэлэгт өгөөд би өөрөө нэг өдөр сахисан, хурлаасаа чөлөө авсан. За энэ дээр би нэг юмыг их гайхлаа. Одоо ингээд бид нар байрлал байгууламж энэ их засвараа харахаар бид нар маш их хэдэн их 80 төгрөг энэ байрлал байгууламж дээр зарцуулагдаад байдаг. Тэгсэн мөртлөө их нялхсын төвд одоо тэр амьсгалын замын халдварын тасаг дээр ингээд их хүүхэд байгаа өрөөнүүд нь бүр нэг умайсан бараг нэг энгийн айлын нойлын өрөөнөөс жижигхэн ийм одоо хэмжээ талбайтай юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол улс ч одоо жишээлбэл хот дээр гэхэд одоо хотын дарга маань зөвхөн бордюр дээр яаж амар том стандартыг хангаж жил болгон 15 см байх хэрэгтэй гэдэг ингээд жил болгон өөрчилж байна. Тэгэхээр манай эрүүл мэндийн сайдыг би бүр хөөцөлдөж жагаад энэ шинээр босох эмнэлгүүдтэй за тэгээд энэ засвар үйлчилгээнд үнэхээр их хүүхэд хамтдаа байгаа энэ тохиолдолд их хүүхдийн өрөө тасалгааны одоо стандарт метр квадратын стандарт гэж байдаг уу? Тэр зүйлийг маш сайн анхаарад бүр зүрх сэтгэлээсээ өөрөө ихнэр хүүхэд нь очиж тэнд байна гэж бодож байгаа юм шиг бүр ингээд ажиллаад өгөөсэй гэж их хүсэж шүү. За баярлалаа.